хэрвээ энэ бол далайн дээрэмчдийн домогт хаан Голд Рожерын үлдээсэн алт эрдэнэс болох One Piece-ийг олохын төлөөх дайн. Тоо томшгүй далайн дээрэмчид хөлгөндөө сууж Grand Line-ыг зоржээ. Эдгээр хөлгөнгоцнуудаас чин зөрөгт хэмжээшгүй хүчтэй далайн дээрэмчид бий боллоо. Тэдэн дундаас чөтгөрийн жимс идэж супер хүчтэй болсон дээрэмчт нь хамгийн гайхалтай байлаа. Эдний нэг буюу гом жимс идсэн Эрзэн Жалху Монки Дэлүфи далайн дээрэмчдийн дараачийн хаан болох зорилготой. Тэр Дэрсэн Малгайтын багийн ахмад юм. Багийн хамгийн чухал гишүүн бол яахаргагүй эмч мөн. Гэвч одоогоор энэ онгоцонд эмч байхгүй. Яагаад? Энэний учрыг энэ түүхээс олж мэдээрэй. One Piece. Өвөл цэцгэлдэг шидэт Сакура. Шинжирийн баярын өдрүүдэд эрхэм хүндэт үзэгчдтэй бэлэг болгож One Piece бүрэн хэмжээний киног төлөвлөх гэж байна. Хүлээн авч үзээрэй.